сайн байцгаана уу залуусаа. Өнөөдрийн хичээлээр бид өдөр тутмын амьдралд хамгийн хэрэгцээтэй сэдвүүдийн нэг болох кофе шопт хэрхэн англиар захиалга өг талаар сурах болно. Хичээлийн маань сэдэв. Ordering coffee and pastries. Бэлэн бол эхэлцгээе. Захиалга өгөхдөө хамгийн түгээмэл хэрэглэгдэх илдэг хэлбэр бол I'd like. Жишээ нь I would like coffee. Please. Буюу би нэг кофе амар байна гэсэн утгатай. Хүн үүнээс гадна Can I get a? Эсвэл I'll have a гэсэн хувилбаруудыг ашиглаж болно. Эдгээр нь бүгд маш илдэг сонсогддог шүү. Кофе захиалгахдаа хэмжээгээ заавал хэлэх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө small, medium, олон, large гэсэн гурван төрлийн хэмжээ бий. Жишээ өгүүлбэр дээр харвал Can I get medium latte? Би дунд хэмжээтэй латте авч болох уу? гэж асууж байна. Та өөрийн хүссэн хэмжээ болон кофений нэрийг орлуулад хэлээрэй. Өөрийн кофегоо яг хүснээрээ бэлдүүлэхийн тулд нэмэлт төсөлтэй хэлээрэй. Хэрв та өөр төрлийн сүв хүсэж байвал Sweet oat milk. Please. Юу оюусны сүвтэй аяа гэж хэлж болно. Өөрийн чихэргүй уух бол No sugar. Bis. Гэрэ. Мус ихтэй байлгахыг хүсвэл Extra ice. Please. гэж хэлж болно шүү. Кофен дээрээ нэмээд нарийн боов захиалгахдаа I'll also have a croissant гэж хэлж болно. Энд байгаа also гэдэг үг нь бас гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Та бүхэн өөрийн дуртай амьтдаа нэмж хэлээрэй. Muffin. Тэг нэмэг. Эсвэл бэйгэл байж болно шүү. Таныг захиалгаа өгч дуусны дараа барист заавал нэг асуулт асууна. Тэр бол For here or to go? Гэсэн асуулт юм. Энэ дуух уу эсвэл аваад явах уу гэсэн утгатай. Хэрв та тэндээ сууж явах бол For here. Please гэж хариулаарай. Харин аваад гарах бол Того. Please гэж хэлэхэд хангалттай. Эцэст нь төлбөрөө хэд болсныг асуухтаа How much is it? гэж асууна. Хэрв та картаар төлөхийг хүсвэл Can I pay by card? гэж асуугаарай. Мөн бэлэн мөнгийг Cash харин төлбөрийн баримтыг Receipt гэж нэрлэдэг шүү. Эдгээр үгсийг цээжлээд аваарай. Өнөөдөр бид кофе шопт хэрэглэгдэг маш чухал өгүүлбэрүүдийг сурлаа. I would like. Can I get a? For here or to go. Гэх мэт хэлхүүдийг өдөр бүр давтаарай. Хичээл маань таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.